Тэсэнод сонч сүүлчийн хонхотой зүрхэнд хоног шиг сүн цайлган гэгэн хайрыг хүндэтгэж яваарай. Сүүлчийн хонхотой зүрхэнд хоног шиг сүн цайлган гэгэн хайрыг хүндэтгэж яваарай. Морин хуур наадмын тайсан анх удаа дуулагдсан даруйда үзэгчдийн дунд хит болон төгсөн нэгэн дууны эзэд өнөөдөр манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн байна. Энэ дуучид бол тухайн үеийн Улсын ардын дуучгийн чуулгын залуу дуучид өдгөөгийн Монгол Улсын гавь жүжигчин Далантай Эрдэнэ Цэцэг нар юм аа. За та хоёрт энэ үчи мэнд хүргэе. Баярлалаа. Өнөөдрийн мэндийг бас та бүдтэй хүргье. Маш их баярлалаа. Ингээд телевиз үзэж байгаа үзэгчид та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Яах аргагүй дурсамжтай өдөш нэвтрүүлгийн одоо энэ өдөш та хоёрын урагдсан энэ өдөш ярих ёстой сэдв бол энэ миний саяны хэлсэн сэтгэлийн үг дуу төрүүлсэн морин хуур наадам байх нэ. Тэгэхээр та хоёр ер нь яг тэр жилийн морин хуур наадмыг сэтгэлийн үг дуулж ирснээгаа ер нь хамт сууж ирснээр ойрын хугацаанд ер нь үзсэн үү? Ерөөс үзээгүй шүү, тий. Яста үзэж амжаагүй. Амжиж байгаа тий. Ерөөсөө тэр 93 онд тэр морин хуур наадамд ороод энэ дуучнууд маш их олон удаа дахиулсан шүү дээ. Сүүлдээ шүүгчт нь хүчээр буулгасан. Босч шүүгчт нь дараагийн номер нь гарах гад байдаг. Тэгээд нөгөө үзэгчт нь ингээд дахиулаад байдаг. Шин дууг тэгж дахиулна гэдэг чинь. Шин дууг тэгж хүлээж авч тэгж олон удаа дахиулаад байдаг. Тэгээ нөгөө морин хуурын уралдаанаа шүүжсэн шүүгчт нь босчоод үгүй энэ чинь уралдаан шүү нөхдүүдээ одоо бойлоо. Ерөөсөө тэг шүүгчтийн үгийг нөгөө сэтгэл нь хөөрцсөн тэр улсууд чинь хүлээж авахгүй байгаа. За маш гоё дурсамжууд байгаа нь тодорхой. Эхлээд бичлэгээ нэг хамт үзээд хэдэх өнөөдөр. За. Ганбаатарын үг ая сэтгэлийн үг. Улсын ардын дуучгийн чуулгын дуучин Эрдэнэ Цэцэг Далантай. Үндэсний цөөх хүлдээ дуулж ирсэн байна тийм. Тийм үндэсний цөөх хүлдээ.
энэ улаан дэлчээ одоо хаана явдаг юм бол доо. Энэ шар улаан дээл хоёр нь хаана явдаг юм бол доо. Энэ ёстой ямар 32 жилийн өмнөх бичлэг. Яста хараа Гайхалтай хараагүй маш их удсан. Үгүй тухайн үед л яг ингээд ороод тэр дурсамж ингээд үлдсэн. Тэрээс яг ингэж өөрсдөө ингэж Хараагүй хамт сууж байгаад юу үзээгүй хаа. үзээгүй. Үнэхээр гайхалтай. Яг л хүүхдээрээ. Тэглэг байдаг. Энэ одоо тэгээд 32 жилийн өмнө одоо 33 жилийн өмнөх байх гэж шүү дээ, тийм ээ. Тэр улаан дээр шар дээлүүд хаана явна? Одоо бол дуучид ингээд шүү дээ. За энэ дуу бол өстэй хит болно. За би бол өстэй хит дуу хийчлээ энэ гэж ярьдаг шүү дээ. Тухайн үед бол та хоёр сэтгэлийн үгийг одоо анх сонсоод ямар мэдрэмж төржсэн зүгээр л энэ дууг одоо залуурын бүтээлчд гоё шин дуу өглөө энийг дуулъя гэж бодож ийсэн үү? Ер нь энэ морин хуурд оролцоход ер нь ямар бодол сэтгэлтэй байжсэн бэ? Бид хоёр бол энэ дуугаар морин урд оролцсон гэж бодоагүй. Яг үүндээ ингээд Удсын ардын дуугийн чуулгад одоо ингээд уран бүтээл тоглолтоо хийгээд ажил таарсан уран бүтээлч тэгээд өрөөндөө байжсэн чинь одоо хөгжмөд зохиолч одоо хөгжимчин Бат Эрдэнэ лимп тоглодог Бат Эрдэнэ маш их олон аялгаа хийсэн хөгжмөд зохиолч штэ. Тэр маань ингээд хурж ирээд таард нэг юм дуу сонсох гэсэн ингээд Ганбаатар одоо хөгжмөд зохиолч маань яг уу энэ дууг ингээд эрэгтэй эмэгтэй хоёр дуучнаар дуулуулчмаар байна. Танад одоо ямар дуучин байна? Одоо хоолон тохироод хоршоо дуулчих дуучид байна уу гэд. Тэгээ манай Бат Эрдэнэ маань битэрийг санал болгоод тэгээд битэр дээр ингээд тэглэр уур дээр тоглоод анх сонсгож ийсэн. Санал болгосон гэхээр Улсын ардын дуугийн чуулгахт байхдаа ингээд хамтраад энэ дуунаас өмнө дуу дуулаад байсан юм уу? Дуулаагүйсэн. Ер нь бол яг уран бүтээлдээ ороод тусдаа дуугаа ингээд байгууллагын театрынхаа уран бүтээл дуулаад явжсэн. Анхны одоо цог дуулсан дуэт маш шүү дээ, тий? Хамт дуулсан. Яг ардын дуунуудаа бол дуулж лээсэн л да, тийм ээ. Манай чуулгачд бол бодлогоор ерөөсөө ардын юм гэж барьдаг байсан болохоос одооны нийтийн тэгээд энэ зохиогчтой юм дуунуудыг бол тэр болгоно нөгөө урын санд оруулдаг байсан байхгүй юу. Ягаад гэхээр энэ улсын ардын дүүжин чуулга ардын урлаг тэр өвийг л дэлгэрүүлж бид нар ингэж сурталчилж нэг дэлгэрүүлж авч явж явах хэвээр үүрэгтэй гэдэг юм бидэрт өгдөг. Одоо ингэ бичлэгийг харах юм бол Далантай говьот бол яг хүүхдэрээ. За Эрдэнэс говьот бол яг хаа ингээд мөнхөрсөн хүн. Би 10 дугаар ингээд төгсөөд 92 оны 11 сард дагалдан дуучин гэж ороод тэгэл 93 онд хавар одоо ингээд энэ би эндээс явахгүй киноны дуг дуулаад тэгэл энэ чинь намар морин хуурд ингээ орж байгаа шүү дээ. Тэгэл тий. Морин хуурд орно гэхээр айж исэн үү? Айж дээ. Бид өөрийн хувьд одоо анхудаа морин хуурд орж байгаа тий. Маш олон шалгуур дандаа одоо орж байгаа дуучид нь дандаа томчууд хамгийн бага л битээр байсан баг. Тэгээд чинь бас айн самдарна. Тэгээ томчууд дахиад асуулгаач. Тэгээ морин хуурд орно гэдэг чинь дээ шүү дээ. Тэгээд тэр оркестрт одоо бид хоёр бол хамтлагтай цөөхөлтэй дуулж шүү дээ. Бэлдэн тийм ээ тэр чинь одоо сургуулиуд тийм. Яагаад гэхээр шууд телевизэн бичлэг явах учраас та нар алдаа гаргаж болохгүй, алдаж болохгүй гэдэг өмөрх өгдөг те. Тийм учраас ерөөсөө яс бэлдэн дээр чинь тэгээд алдаж өгөхгүй ямар нэгэн тийм шууд бичлэг ингээ авж байгаа учраас тэр чинь дефект гаргачихгүй гэж одоо ингэж хичээн штэ. Наадмын одоо концерт гэдэг та хоёр нэг голын ирэг дээр морьтой хоёр захаасаа ивэл тэгээд тэр одоо дүр төрх бол бүр сэтгэлийн үг гээл дууг сонсохоор л дандаа тэр дүрс ингээд бүр клип шиг бод. Голын наан цаана хоёул ингээ морь хөдөлсөн тий. Тэгээд нөгөө дахил хөгжмөн дээр нь 70-аахан морьтойгоо гарч ирээл ингээд. Тэр дээр чинь ингээд маш их юм нөгөө ялаа ихтэй. Тэгээд ингээд нөгөө нэг ялаа нүд амруу орчих гээд ингээд залуучууд дууны уралдаанд ороод тэгсэн чинь нөгөө бас л битэрийн дуу хийд болж байсан учраас нэг охин хөө хоёр битэрийн дуу дуулсан байна л да. Тэгсэн чинь нөгөө яг тэр бичлэгийг дуурайгаад охин ингээл дуулаад байсан. Тэгсэн чинь 50 юм байна гэж дуулах ёстой юм байна гэл гараа ингээд гол нь яасан гэхээр нөгөө телевизийн бичлэгт нөгөө
хадуун зам байсан учраас ядаа ихтэй нөгөө ам руу орчих гэдсэн учраас ингээд Сэтгэлийн үг дуу ер нь та хоёрт олон гоё дурсамжийг, олон гоё амжилтыг авчирсан баха. Тэгдэггүй яах вэ? Сэтгэлийн үг, сэтгэлийн булаг, сэтгэлийн гişгдэн, сэтгэлийн гэрэл гэдэг ингээд дандаа тийм сэтгэлийн юутай олон сайхан уран бүтээлүүдийг хийсэн гэдэг тийм ээ. Тэгээд одоо мөрөөдлийн дуу, хайрыг хүндэтгэж яваараа мөхрөгчтэй хоёлаа. Тэгээд дуунуудыг одоо тэгээ дараагийн залуу үеийн дуучид маань сайхан дуулаад бас үзэгчдэд бас өөрөөсөө өнгө аясаар дуулж хүргэсэн байгаа бас. энэ дуун дурлах, олон түмэнд танигдах. За тэгээд энэ уран бүтээлч дуучин хүн ямар хуу байх вэ гэдэгт бол бас үлгэр жишээ болж чадсан бахаа гэж бас ингэж бодож явдаг бас тий. За тэгээд нөгөө хизээч уйдамгүй гэдэг шиг манай нэвтрүүлгийн үзэгчид бол энэ хоёр сэтгэлийн үгээ дуулах байхтаа гэл яг одоо бодоод сууж байгаах. Тэгээд үзэгчдийнхээ хүсэлтийг бас биелүүлээ. Та хоёроо сэтгэлийн үг дуу манай үзэгчдэд бас зориулан дуулнаа гэж урьж байна. За баярлалаа. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За Монголын үндэсний олон нийтийн телевизийн Алтан сав өмөрөгт бол маш олон одоо дурсамжтай сайхан бичлэгүүд, уран бүтээлч бидний бас сайхан хүндэтгэх ёстой юм өв болон үлдсэн байдаг юм аа. За тэгээд Алтан сав өмөргөө ахаад нэг бодлоодох юм.
клип юм шиг. Энэ одоо үндсэн стрит төрөл биш одоо юу түмэг чуулга байсан чи одоо байсан Парк штэ. парк тийм. Энэ чинь ингээ бүхэл бүтэн кино концерт байгаа. За энэ бичлэгээ бас л үзээгүй удсан байна. Яг үндэ бол бид тэрт байхгүй шүү дээ. Чамд байдгүй. Байхгүй. Байхгүй. Тэр болонд тэр үедээ ингээд нөгөө энэ бид нар ч одоо залуу байсан учраас те энэ залуу насныхаа ямиг архивлж авах энэ төр гэж одоо өөрсдийнхөө залуу насныхаа тэрийг ирж хүчинд их найдаад идэг байсан шиг байгаа те. Хуучин цаг үеэрээ ингээд нэг тойроод ирж явах шиг санагдаж шүү дээ. Тэр үед очсон юм шиг Тэр өө. үед очиж юм шиг те. Сэтгэлийн үг гарснаас хэр хугацааны дараа энэ дуу бүтсэн бэ? Нэг 2 3 жилийн дараа 2 жилийн дараа ч юм уу тийм ээ. Нэг удаагүй гарсан. Удаагүй юм шиг тэгээд Сэтгэлийн үгийг сонсоод хөгжмийн зохиолчд, уран бүтээлчд бол за энэ хоёр юм залуу дуучин гарч ирлээ гэж дуэт дуунуудаа ер нь санал болгож эхэлсэн баг тийм. манай Батэрдний Одоо бидний сэтгэлийн үг дууг анх санал болгож одоо хийж өгсөн дуулсан залуу чинь одоо яг энэ дууг зохиосон залуу өөрөө тэгээд за энэ хоёрт ер нь бол дуулж болох юм байна, хоолоо хорсож байна, болж байна. Тэгээд ер нь энэ дууг хийж өгье гэд битэрт хийж гисэн. Нэг л наадам дээр нэг дуу дуулаад ингээл бүр бүх хүний ингээд танил болж штэ. Тэгээ тэр мэдрэмж яг яаж хүчтэй ирж исэн бэ? Үзэгчтэй ялгах шалтгаан нь яг гадуур энэ төр явж байхад хүмүүс мэдлэн ой сайн үгээд танихгүй хүч таниад ингээд мэдлэх бол те тэгээд одоо таньдаг болж байгаа юм байна да гэж ингэж бодогдно л да. Тэгээд ерөнхийдөө тэр үеийн урлаг зарлага ихтэй болно. Одоо тэгээд Эрдэнэ засгийн чинь одоо тэр үед шинэ жил мэлээр энэ төр өглөө үүрээр 6 цаг маг те 7 цаг маг энэ төр гэж тэгж гэртээ ингэж харьцаадаг байлаа шүү дээ. Тэгээд театрт ажилладаг хүмүүс чинь тэгээ унтчихнаа. Өглөө ажилдаа хоцорн загнууд нь арга хэмжээ авах бол Одоо бол халтуур хийгээд байгаа. ер нь яг хоёр тэгээд битэр чинь нэг хэдэн хөгжимчнөө дагуулаад тэгээд нөгөө хэдэн байгууллагууд энэ хоёр хүүхдийг гээд нөгөө хэдэн хөгжимчнөө чирээд ингээд яг ингээд яг хөгжимтэй амьдрал байхгүй шууд хөгжимчтэйгөө бүр. хөгжимчтэйгээ дуулна шүү дээ. Тэр чинь тэр үед одоо ямар юу байсан сүүлд нь Кайсо гарч ирсэн ч тэгээ нөгөө Кайсого Батэрднийгаа дагуулаад тэгтээ одоо тэр үед чи бас мөнгөөр дуулдаг байсан юм айгүй хөөрхөн тэнд дуулаад өгчгээр сэтгэлээр айгүй очи хөөрхөн тэгээ бэлэг өгөөр хамгийн их томор урамшуулсан нэг компани бид хоёрыг тэгтээ компани дээр биш гэртээ авчиж дуулуулаад тэгээд бас урамшуулаад тэгээ баярлсан сэтгэлээ илэрхийлээд 10,000 төгрөг өгч ийсэн байхгүй юу. Тэгээд тэр үеийн одоо 93 94 оны 10,000 төгрөг гэдэг чи одоо бидний бүр төсөөлөлд байхгүй мөнгө. Ягаад гэхээр энэ тэнд баяр юугаар очихаар нэг 3 төгрөг 5 төгрөг 10 төгрөг мөрөг энэ төр хөргөө штэ мөнгө өгчлээ штэ гэдэг тийм л байсан үү штэ. Тэгээд тэр 10,000 төгрөг гэдэг бүр бидний цалин 2 сарын цалин 2 сарынхаа цалин Тэр 10,000 төгрөгөө юунд зарцуулж юм? Гэхдээ залуу байсан юм чинь нэг пүүз аавн тийм ээ пүүз аавн ажинс мэс нэг яах мах авч юмсэн. тэгээд ээж авдаа л авчиж өгнө шүү дээ. Ээж авгаа гэрийнхнээгаа баярлуулна. Ерөөсөө л тийм байсан. Би нөгөө таныг зүрлэн санах нутаг гэдэг дуугаа ер нь ойрын үед энэ тэнд ер нь телевизэмшлэгт ер нь яагаад дуулахаа болцсон болоо гэж бодож ирсэн. Тэгээд яг одоо энэ үзэж байгаа кино концертын дээр бол тэр зүрлэн санах нутгийг дуулж байгаа бичлэг байлаа л да. Гэтэ тэр нэвтрүүлгийн нэг хэсгээс одоо хамтдаа үзэж гэдэг. Би бол өөрөө Завхан аймгийн Тосон цэнгэл суманд төрсөн. Их уул төрж өссөн.
идэр голын хувийн дээр төрж ирсэн. Тийм болохоор миний сэтгэлд хамгийн ойр байдаг юм гэвэл нэгдүгээрт байгаль одоо нутаг маань юм да. Тийм ч учраас байгалийн тухай дууг би дуулахдаа ер нь надад илүү их дотн сайхан санагддаг. Тэгээ Арангаан цэнгэр дээр манай төрөөд явж ирсэн байл да. Найруулагчаар нь төрөө хийжсэн те. Төрөөгийн тэр 180 бичлэгнээ юу орж ирж байна л да. Энэ бичлэгний араас Далантай гавьяатайгаа зүүрлэн санах нутгаа үзэгчтэй зориулаад дуулж өгнө гэж байна. Тайзан урьж байна. Голсиха чулуунаас атгаж нэг тайвшраарай. Айд болон тоглож өссөн аглаг бидимин чулуу. Адагхан үрээ сансан сэтгэлийг тай аянда тайвшруулна. Амен та үгээ санахын цагтаа аглаг голсиха чулуунаас атгаж нэг тайвшраарай. Ээж минь та үгээ санахын цагтаа их шиглэнд горхны хооснаас амсаж нэг тайвшраарай. Сэвдэгт насаа толдож өссөн сэргэлэн горхны минь боргоо инхри үрээ сансан сэтгэлийг тай игшээж тайвшруулна. Ээж минь та үгээ санахын цагтаа их шиглэнд горхны хооснаас амсаж нэг тайвшраарай. Санахын цагтаа алсаа сүнээр тахын нутгаа харахаар аянда тайвшрах юмда. Удаан сансан сэтгэлдээ учирлын сайхныг дидүүл хэр умнаган нутаг удасаа удахгүй зорин очноо. Авэж та хоёроо санахын цагтаа алсаа сүнээр тахын нутгаа харахаар аянда тайвшрах юмда. Инхрикэ мурчэн умнаган нутаг удасаа удахгүй зорин очноо. Үндэсний олон нийтийн телевизийн Алтан сав өмөрг гэдэг бол шавхагдшгүй юм. Тэгэхээр сая Далантай гавьяатын бичлэгийг үзчихэд Эрдэнэс гавьяатаас миний ямар бичлэг байгаа юм болоо гэж дотроо бас хүлээж исэн байж магадгүй. За ямар бичлэг гарах нь вэ? Өөрөөр хамтдаа нэг үзье. Гоё юм би. Үнэхээр гайхалтай. Энэ чи бараг 91 92 оны л дуу. Жансанарга надыг энийг дуулаач гэд. Би одоо яана энэ том хүний дуу дуулж чадах юм болов яана гэд. Би одоо ингээл тэгсэн чинь Жансанарга чи өстө ямар ч асуудал авахгүй дуулна гэд. Тэгээ би Жансанаргаатай сургууль хийгээд тэгээ дуулж ирсэн. Тэгээ үзэж байгаа үзэгчтэн чигсэн бас ингээд айхтар том хүмүүс үзэж байгаа. Би дотрыг айцтай дуулж ирсэн. Та хоёртой холбоотой дүр зуршлгуудыг хайж хахад энэ хоёрын маань их олон гоё дуунуудыг бид нараас ойр сонсоогүй юм байна гэж бодож ирсэн. Одоо улсын ардын дуу шинжлэгийн
хөгжимчин одоо лимп хөгжимчин Бат Эрдэнэ маань надаа ээж би харж юмна гэдэг дууг өгж ирсэн. Тэгээд тухайн үед одоо клип юм да. Энэ сэлийн төвөргөө дөнгөж шинээр баригдаад тэрний шатаар ингээд хөөрхөн шатнаас ингээд бараг ойчих гэж байгаа юм шиг ингээд барьцсан нэг тунхай. Тэгээд тэр дуу маань бол тухайн үед маш их хит болж исэн. Яагаад гэвэл Гүр Узрах маань говийн ганц айл гэдээ нэвтрүүлж хийдэг гэсэн. Тэрний артлт ингээд тэр дуу маань байнга гардаг гэсэн. Хөрхи бурал ээж минь та хөөд газар хөрөхгүй л явна гэд тэр бол үнэхээр гайхалтай бас дуулаагүй маш их бодсон байна. Тэгээд дараа нь бол сүүлд Бат Эрдэнэ оюун аяр дуулахад энэ Бат Эрдэнэ энийг бас ганцаараа дуулсан мэдээ. Та хоёрын дуэт уран бүтээл ер нь Далантай гоёот Дөрийн театрт очисноор ер нь жоохон зогсонгүй байдалд орсон уу? Тэгсэн. Ер нь тийм. Ерөнхийдөө би болох тэр соёл урлагийн сургуулийн уртын дууны анги. Тэгэр чин уртын дууч мэрэгчлэр дуулж байгаа хүн чинь ерөнхийдөө бас л одоо нийтийн дуунд нэгт болохгүй амьсгааны асуудлаас эхэлээд бүх юм бас өөр болоо иччин. Тэгэхээр аль алинийх нь одоо энэ Далантай сонгодогоор би уртын дууч мэрэгчлэр сурж байна гэхээр одоо аль аль нь одоо тэр одоо хичээл сургууль
тэр мэрэгжилдээ анхаарахын тулд тэр чинь бас хамаагүй ингээ холиод ээж болохгүй. Багш нэг юм заагаад идэг гадуур өөрөөсөө тэгэл нийтэд дуулаад яваад байвал бас болохгүй тэр чинь гол бас тэр дуулахаа болсон шалтгаан бас нэг тэр тал дээр бас байна. Maşadiller hanga hemin Mallı suriger durek Malçın olma çok Carlı sindiler durek Malçın olma çok Carlı sindiler durek Заяа тавдингийн гараанда үгэн үцэн чимээ замын даацтай дөрөндөө сүгэн өргсөн чимээ. Та хоёр мэдээж олон телевизийн нэвтрүүлэгт орж исэн байх, олон ч одоо телевизийн нэвтрүүлэгт өргөдөж дуулж исэн байх. Гэтэ өнөөдөр би та хоёроос нэг зүйл хүсмээр байна. Тэрний үг гэхээр энэ олон жил гоё хамтран дуулж амжилттай өнөөдрийг хүртэл ингээд дуулж явж байгаа хост дуучид бас нэгэндээ нэг гоё талархал хэлж үзсэн үү юу? Яг нэгнийхээ өөдөөс харж байгаа. За танилцсан цаг хугацаанаас хойш хамтдаа уран бүтээл хийж найз нөхөрлөлдөө бас үнэнч байж тийм ээ. Олон сайхан уран бүтээлийг хийж ард түмнээ баясгаж ард түмнийхээ одоо ихтгэл найдварыг алдаагүй явж байгаа бас алтан партнертой чин сэтгэлээс баярлж явдаг шүү. Ирж байгаа он жилүүд бас сайхан ажиргалаар хямроор дүүрэн байх болтугай гэдгийг одоо ерөөё. За маш их баярлалаа гайхалтай. Тэгээд 75-аад ч гэсэн бас миний алтан партнер. Тийм учраас хамгийн гол нь би бол эрүүл байж их олон сайхан уран бүтээлийг хамтдаа хийж олон цаг хугацааг одоо аз жаргалтай инээд хөөртэй олон сайхан бүтээлээр одоо арт түмнээ баясгаж явахыг ерөөж байна. Тэгээд бас их алтан партнертай бас баярлж явдаг шүү. Тэгээд маш их амжилтыг хүсье. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Одоо сэтгэлийн үг шиг гэдэг юм уу? Ахиж ийм гоё шин дуэт дуулах болов уу гэж ягаад ч юм бодсон. Одоо бид хоёр хамгийн сүүлд нэг шинэ уран бүтээл хийсэн байгаа. Энэ дээр бол бас хөргөн хит болж байх гэж бодоод байгаа шүү дээ. Тийм үү, ямар гоё. Студийн бабу. Мөнх амьдралын аялгаа цэрэн дотхын шүлгээр ирсэн хайрлын юудаа гэдэг нэг шинэ уран бүтээл хийсэн байгаа. Тэр яг дууныхаа бүтцийн хувьд л бас нэг ардын дуутай их төстэй, ардын дууны бүтцтэй яг ерөөсөө бидний хийж байгаа дуунууд чинь бол бид бол ерөөсөө тэр пентатоник ардынхаа хөгийг бол алдахгүй л одоо энэ дээл дуу хийгээд байгаа шүү дээ. Тэр өрнийн хөгжмийн юунуудаас бол аль болохоор хагас тоонууд, детоникуудыг баг оруулах. Тэгээд ерөөсөө үндсэн өөрийнхөө үндсэн хөгийг л барих. Тэгэхээр энэ их ардын дууны маниартай байгаа учраас бас хүмүүсийн зүрх сэтгэлд ойрхон хүрчглүү гэдэг одоо бас тэгж бодоод байгаа бас нэг дуу байгаа. Ямар гоё. Энэ шинэ уран бүтээлээ манай дурсамжтай үуч нэвтрүүлэг үзэгчдэд төлөвлөж болох уу? За тэгээ. Болж байна. Болно. Анхны одоо сонсогчд маань гэж ойлгох нь шүү дээ. За тэгээ олон үзэгчдийн бас хүлээлт байсан. Үнэхээр тэр шинэ дууг сонсхийг тэсэн ядан хүлээж байна. Уран бүтээлийн маш их амжилт хүсье. Үнэхээр гайхалтай маш их дурсамж дүүрэн их гайхалтай сайхан нэвтрүүлэгт одоо бид тэрийг урьж оролцуулсан үндэсний олон нийтийн телевизийн хамт олон та бүхэндээ үнэхээр их чин сэтгэлээсээ талархаж байна. Үнэхээр гайхалтай. Бүр ингээ хаарсан чи яг тэр үедээ очив юм шиг санагдлаа. Тэгээд ийм бичлэгүүд үзүүлнэ гэж юу төсөөлөг байна. төсөөлөөгөө. Залуунаас нүдний өмнөр гүүгээд Үнэхээр гайхалтай сюрприз байлаа. Уярал
түшсэн чамайга аргадан хайрны юудаг амурад чамбар хайртай минь аргадыг үнэнний юмаго амьдрал түшсэн чамайга